Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тарилгын бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Дэлгэр зууныг өрсөн хаврын адаг сар, дэлхий дэлгэнэх цагийн найртай сайхан сар. Шинэ гарсан ишгний шил бичангарч, хундан цагаан хурганууд сүүллэж хөрөвжих үе буюу хаврын адаг сарын эгэл бар хоногуд ээж дараалан улирч, сүү сай дэлгэрэх зуны ихэнх сар хаяанд ойрхон ирлээ. Өвөл хаврын хатуу цагийг өнтэй сайхан давж, дэлгэр зунтай золгохын өмнө мал хөнгөлөх гэж нэг их ёс төртэй ажил бий. Малчид маань өдөр хоногийн сайныг өнжин саатан хүлээн байж хаврын адаг сарын шинийн 16-ны бэлэг цайн өдрийг товлон бяруу үрээгээ хөнгөлөхөр болж байна. За өнөөдөр хаврын адаг сарын шинийн 16-ны өдөр одоо бас мал хав хөнгөлөхөд ингээ сайн өдөр гээд манай малчд маань өнөөдөр бярууга хөнгөлөх ийм ажилтай байна. За хичнээн бэрүү хөнгөлөх одоо юм ч одоо 7 бэрүү. 7. Тийм 7. 7 хөнгөлөх тий. Хүмүүсээ тэр авч үлдэх юм уу? Бичээд шууд явуулчих. Шууд явуулчих гайгүй тий. Гайгүй. Татгах нь анх одоо хидтэд анх энэ мал хөнгөлж суучаас үзчихсэн. Багтаа хөнгөлсөн дөө. Бүх их багтаа тий. 15 6 таа багтаа төгссөн. Ураг шигнээс тэгээд Ураг шигнээс. Хамгийн сүүлд хэдийг хөнгөлсөн? Хамгийн сүүлд нодон нэг бэрөө тоглол. Бэрөө хорог шиг бэрөө хөнгөлсөн. Тэс хийхгүй нэг хэсэг одоо суурин газар байгаа тэгэхээр төсөөрөх маягтай юу? Оо төсөөр ийн шүү. Гэтэ яа тэ сорсон юм гэтээ. Хөнгөлөх чинь шартаа тийм бас одоо хөнгөлөх чинь тийм хөнгөн гартаа байдаг гэж ярьдаг юм шүү дээ. Тийм, минийхэд гайгуул идсэн. Энэ хэдийг яг одоо ингээ хөнгөлчөөд өглөө зүг шууд бэлчээд явуулчих. Явуулчихна. Дажгүй юу? Тийм хэвтижээвэл муу. Ер нь яваад идээд юу үлдгээд. Бууцсан дээр байлгадах тийм үү яас те? Муу халууд нь.
Ер нь сэрүүнийг гараад бол Нээд сэрүүний нураад. энэ хэд гэнэ? Гана. Энэ 7 дахь юм. Ингээд дуусчихна тий. Гана хөөе. На ирэнэс яах юм бэ? Төлмөлөн хөнгөлөгтөн өдөр цаг хугацаагаан харгалзан бэлэг дэмбэрлийн өдрийг тогтоож мал хөнгөлөх үйлд маш хүнд итгэлтэй байж сан тавьдаг нь шүтлэгийн зориултаагаас гадна арцны утаагаар агаар болон ялаа батганы элдүүн янгаас цэвэршүүлэх зорилготой. Үүний дараа эр төлүүдийг хөнгөлж суллан тавихтаа шарханд нь аргалын үнс төрхөж эсвэл шүлэстэн үлээж багны дээгүүр харайлган хойноос нь сумаар дохиж удаа цацдаг. Өднөөс хөнгөн сумнаас хордон дүр цусан цагтаан хатаж өвчин өдөртөн гэдгэр хурай дүр гэж хэлдэг ёсон бий. Ийхүү шившиж ёслол үйлдэхтэн удаа цацдаг нь мал сөрөг өсөн үржихийг сум нь өтөр түргэн эдгэрхийг бэлгэддэг байна. Дээрх шүтлэгт хурай гэдэг нь гал дариусгасан дүр гэдэг нь харуулсан сумны чимээг төлөөлүүлсэн утгатай юм. За ингээд сайхан хөнгөн шаруулна. Өдөр. Одоо хөнгөлжсэн үү? Одоо хөнгөлжээс одоо тэгээд төсөөрөд одоо баг мартаад байна шүү дээ. Бас энэ зүгээр ингээд бюро хөнгөлөхөөс өөрөө Өөрөө. Хитмит ялгана гэдэг тэндээ юм. Өөр юм болно шүү. бас нэр ажиллагаатай баг тий. Ажиллагаатай. Энийг За өнөөдөр Батахыг одоо бас хэдэн өрөөнүүдэд хөнгөлж ганц нэг үрээгээ бас ингэ сургаж одоо ийм ажилтаа байгаа тийм. Тэгээд энэ одоо хөнгөлж байгаа хязгаарлал үрээ мөрхөөс нуунаас ганц мордоо тавих гэж байна. Тэгээд бас нэг сонирхол ганц мордчдгийн юм гээд барьчаад байна. Одоо нэг яварц мордоо тэгэхэд чихтэд номсруулдаа хазаарлагдгүй уммон чихдаа анийн хариг асан шигдаа чихдаа хадуудухтэй Заалч. Заарцдаг. Хацаалаа өрөөндөр мордлоо. Бас ер нь энэ адуун ер нь ингэж ойртойгоо. Лодж тасмаас ууд гэсод ингээ хот руу бараад бас. Адуунаас ер нь төсөөрсөн байсан бас. Эвгүй байна. Тэгээ харин дурхай адаас бүкснийхээ харах гэж. Яарсан юу онцоо болоос аяг тогтчлоо тэгээд. Одоо нэг хөнгөлөх баг. Ер нь одоо таас яг ганцхан шиг өндөрч биш. Батаа хийж биш. Мацтоноо одоо залуучуудаас өмнө үрээгээ сургах. Нэг хангалаас сургах одоо бэлдэх. Балаа хөнгөлөх гэснээр одоо ажлууд бол Монгол орны аль ч аймагт өдөө нөцөл өрнөж байгаа хаа. Тэгээ бас л одоо нөгөө хэлгээд залуучуудаа өдөө орноос гарч ирэхэд ингээ сайхан юм агаарт нэг хангалттай нууцлж одоо эрвээ ингээ чангалж сайхан юм байглаараа ингээ амьдрахын боломж байна шүү гэдгийг бас дахин сануулж өгье. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ
Энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхэд тулд энгийн банкыг хэрэглэдэг. Малны бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга арилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чич тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Үрээ засахын хитэндэл байгаа юм да. Энэ хит энийг нэрээ. Энэ завсраар энэ цагаан дундуур авах хэвээр. Засаар байгаа өрөхгүй. Хитэндээ өрөх. Оруулаа яах вэ? Тэгвэл тэгэл хүндрэн штэ. Бас хүндрэх үү? Тэгээд хитрүүгээ хутгаа өрөхгүй. Энийг л ялгаал тэгэл болчих юм да. Тэгэл Сайн худалгаагүй те. тэгэл болчих юм. Одоо нөгөө хорог шиг бэром ч юм бол зүгээр шууд талтчихдаг үстэй. Тий. Хит ялгах нэхгүй болохоор сууталтал болчих. Энэ заант их сайн юм шиг юм да. Энэ заант их сайн юм да үрээс асуу. Энэ үү? Тэнгээс соцсон болчих чинь гэсэн үг юу? Тий одоо тэгэл ингээл. Нөгөө төмөр авчирсан юм да. Яод төрхийн оронд шууд хайраад байна гэдэг. Тий. Яодны оронд л одоо ингэ хайрдаг болчиход байгаа. За хайруулгаагүй. Дандаа нэг засаатай өрөө байна. Гараагүй тий. Нэг. Энэ намар хэд буучих те. Тэг. Шүтлээ одоо намар чинь Гардаг явах уу тий. Намар гард. Яодны оронд л ингэ түлчээд байдаг болчиход байгаа юм да. Энэ тэгээ хэр энэ үр дүнтэй арга. Оо энэ найд дуртай шүү дээ. Дажгүй. Сайн шүү дээ. Зүгээр. Одоо үсүлийн дандаа л ингэ засаад юм чи. Одоо нөгөө хүмүүс чинь гар хулаа ингээ эсгээ ичхэр чинь хүнжтэйгээ тавьчихдаг. Тэрэн шиг л юм болох гээд байна уу? Тий. Бараг л тийм юм дараад байна тий. Бараг л тийм юм болоод байна тий. Хүнжтэйгээ тавьчихсан цус тогтчихдаг үстэй. Хэрлэг тэгж хаалаа. За алцсан. Барлаа. Сайхан. За отоох ингээ одоо хоёр чүрээ өнгөлчлээ. Өглөө бас нэлээд хэдэн бэр өнгөрсөн тийм ээ. Тэгс. Одоо өөр юм байгаа юу? Одоо өөр юм байхгүй. Доор 2%. Адуунд ороог бас нэг 2 байгаа. 2 байгаа тий. Тэр хоёрыг хэдэд юм бэлгээ. Одоо ингээ нэг ёсолцсон юм чинь дараагийн хоёрыг нь бол хийж хамаагүй. Бас өдөр судар авах. Өдөөс өдөр харах тий. Та өнөөдөр Батайхан адууг одоо хөнгөлж гэж байгаас бол энэ даваа нэм гэж хишиг өндөрсөн 20 дугаар огийн болчих юм байгаа. Тэгээд өнөөдөр бас таач нэлээд олон айл залагдчих одоо бас адуу хөнгөлж гэж байна. Тэглээ. Айл болчих шүү. Батайхан гэдгээр нь болж байна. 2 3 тайл нь болж байна. За. Адуу хөнгөлч бас их өсөр утгатай нутгийн усад бол одоо таныг залхахтай нэлээд одоо ёс төртөө залдаг байх хэрэгтэй одоо. Оо яах вэ тэгэл тий үрээс одоо гүйцэтгэхээр нь түржээлгээл хөнгөлөөр гэдэг. Бас сар мад сая хөнгөлдөг бол одоо өрөөс нь тасаа буугаагүй юм тийм ээ. Тийм байна. Тийм. Одоо хойд бас дахиад нэг. Ой намар авчдаг. Намартаа. Тийм намар гараад ирэн тэгэхээр л үт батхан ялаа татархаар л засчдаг. Тэр нь хичнээн жил одоо мал хөнгөлж байна. Биш одоо 92 3 оноос л хийсэн те 20 гаруй жил болчих. Баг залуу хасаал их.
Тий, манай нэг малын эмчт сайн эмч байсан. Тэрний заалгаал тэгэл тэрээс очлоо гэдэг байг засч. Адуу хөнгөлөхөд тохирсон үйлрэл цаг гэж бас байх бах. Аа яг өдөр судар хараад нэг мангал мал чимхэх өдөр гээд харж байгаа л тэгэл манай тийхэн засчихдээ шүү дээ. Таны хувьд бол одоо хавартаа л өнгөлчихгүй. Хавар намар. Хавар яг үг дандаа л хавар. хаврын зардалтай. Бас арай нэг жоохон хөнгөн шингэн байгаа дээр нэг. Тий, уул ногоо идэхээс өмнө аг өндлөхөөс өмнө адаг өнцөөхөөс өмнө засдаг уул ночтой юм байлээ. Монголчуудын ёс заншлын нэгэн хэсэг бол нүүдлийн аж төрхөөс болоод малажхуутайгаа салшгүй холбоотой. Үүнд цагаан идэ боловсруулах, сүүс хайл авах, малын унгас ноос авах, түүнийг ашиглах, арис шир боловсруулж сурэлдэх, эсгий хийх, мах борслох гэх мэт олон ажлууд орно. Энэ бол үндсэндээ малажхуйн үндэсний технологи юм да. Нүүдлийн малажхуйтай холбоотой ёс төртэй хүндэтгэлийн хүрээнд үйлдэгдэг зан үйлүүдэд мал үржүүлэх, эцэг мал тавих, төл малаа хөнгөлөх, бэлчээр сонгох, малаан зүслэх, имнэх, эмнэх, тамгалах, унлаг илгээн сурах зэрэг олон ажил зүй ёсоор орно. Ингэж ёс төртэй хүндэтгэлийн үүднээс хандах нь угтаан уян тогтож, мал сүрэг өсөн үржихийн өөдрөг билэгдэл. Нэвтрүүлгийн оролцогчд маань ч бас мөн ёс үлдэгдлээ бодож хураг туглаан имнэж тэмдэглэж эхэллээ. Давхар эмийг бол бүгд тий бүгдийн эм. Би барьж байгаа надад чинь. Энд хөзөвч байна. Хөзөвч байх юм байна наач хамгийн үйл цус олондоо наач. Тэр энэ Уцтай чи цацагч шүү. ингэж өөр үүсэн. Бэг готгоч. Эдлэн яхаа. Нүүт Хоёроо ороод ирээ. За. За. Эцоо. Манай хэмэмтэй юм уу те? Хоёр талаас нь болж байгаа. Нэг нь сэтэлт юм уу? Тий. Тооч шиг те. Алах гэж юм чи. Болоогүй. Сэтэрчтэй. Юунда ишиг урганда ямар ивтэй хаваас адилхан. Яг адилхан үү те? Юус адилхан. Имэлсэн байгаа юм нэг байгаа. Хорш хагсын нэм чадаагүй. Дотоо байгаа. Дотоо. Одоо нэг үс юм хөө. Одоо тэг хөнгөлөхтэй юм. Таасахгүй. Тий. 5 сарын 9-нд. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга барилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү Тэр бол баггүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга барилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү Тэр бол баггүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ
цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Хөнгөлсөн хурга шигний засааг монголчууд бид хүнсэнд хэрэгжилж ирсэн эртний уламжилтай ард түмэн. Бага малын засаа нь олон төрлийн уураг амин дэмийг агуулдаг байна. Хүмүүний дархлаа суларч өвчин хуучин хөдөлдөг хаврын сард малын засаа идэх нь дархлаа сайжруулж ядаргаанаас сэргийлдэг илчлэг ихтэй хоол хүнсч болох талтай. Сүүлийн үед бага малын засааны ач тус илчлэг чанарыг мэдэрсэн иргэд тэр дундаа хүчит сайн бөгчүүд маань түүхийгээр нь шийдэх явдал байна гэж малчид хэлж байна. засаа болоо засаагаа дээрээ. Тэгээд уург үстэй. Дан уург гэж одоо юм шиг одоо энэ тэндээс засаа гэж одоо уцтаад авах болно шүү дээ. Сүүдийг цахин засаа идэх. Тэгээд хургаад хэлээр верогоос хэлээр гэж үзээ болоо. Адуунасгаас иддэг гэж яаж иддэг гэж. Адуунасаг одоо болоод идэхээр сайхан юм билээ. Би одоо ер нь засаа идэх. Бас юу цангаад өвдөж чинь. Өөр нуруу одоо тэр жилдээ өвдөж байгаа. Адуунасаг. Тий, адуунасаг гэдэг одоо. Тэгээд энэ одоо энэ хот хүрээний одоо зүгээр мал засаад идэх гэж одоо тэгээд хоорхтой байдаг. Одоо бохоод иддэг хэлээрээ. Тэгээд энэ одоо бохоод иддэг гэдсэн чи одоо болсон чи тий одоо энэ хүм болгоо иддэг болсон юм байна шүү дээ. Түүгээр нэдэлдэг гэж тусууч чинь тийм ээ. Түүгээр нэдэлдэг шууд зэслээд одоо тусгай хожил идэж байгаа юм байна. Тэр нь одоо бүр илүү тэр нь илүү бас бид нар тэгж чадах гал болохоор гадна тал нь өнгөн сайхан борлоод ирэнгүүт нь идэхгүй зүгээр шин. За засаагаа идтээ. Давтаа хчигээ идээрэй. Янзтай нөө. ой. Идэж яваад адуундаа болчихно. Малчин хүмбэр өлчир чирэг тал дүүрэн цацсан будаа мэт өнөр өтгөн мал сөрөг өсгөж үржүүлэхийг зорддог. Ингийн тулд юун төрөнд малынхаа эрүүл мэнд болон үржил сэлээгцэд анхаарах нь чухал. Сахуу, татран, боом, хоньны цэцэг, адууны ханиа зэрэг малын гаралтай олон янзын халдвар төвчнүүд бий. Энэ бүхнээ сэргийлэхийн тулд вакцин, тарилга туулгыг цаг тухайд нь малдаа хийлгэж байх нь элдв төрлийн өвчнөөс сэргийлэх хамгийн наазахын арга. Харин хөдөө нутагт вакцин тарилгын хүрэлцээ хангамж ер нь хэрвээдгийм болоо. Малчид маань малаан эрүүжүүлэх ангаах тал дээр бас өөрсдөө хэрхэн анхаарч зүтгэдэг юм бол. Хаврын цагт бас хажиг хуулцтай ер нь их мал дээр их бууж байна. Ядарсан малд бол одоо бас амьдны нүх аюултай байж. Тийм энэ жил насаал их ихтэй юм болоод бас хажиг хуулц их байна. Одоо энэ ядарсан их хүн бэрөө одоо борлон төлөг дааг сарваанууд чинь энэ хуулц их яах юм бол буух юм бол хөдгий таталтаад.
Одоо тэгээд энэ ч бол одоо айгүй томроо туулцалцсан байна. Шууд зулгаагаад авчвал болохгүй тийм үү? Болохгүй. Тэгвэл тэг бүгдийг тэр олон хуулцыг зулгааж авах юм бол тэр нөхүүлдээд нөхөр нь одоо сайлхтаа шоог үйл гэдэг юм. Тэгж бас хөгдөг. Тэг авдаг. Манайх бол би энэ төр бол боксыг хажилчдаг. Адууг бол гүүний ээлтэй гүүний дээлэнд энэ төр айгүй яад. Тэгвэл дээлэлчихвэл бас айгүй хийдэг. Саяхан нэг дээллээд. Тэр нэг яваа мэгт арчвал бас арай. Саяхан одоо яваа мэгт арчдаг. Ер нь л одоо тэгдэм үү? Яваа мэг хийдэг. Тэг яваа мэг хийдэг. Яваа мэг чинь нэг гадна дотн барзетийг устгадаг, ажиг хоол устгадаг явтай үйлчлэг хийдэг. Яваа мэгт арьсан донд арчдаг. Танаа энэ орон нутгч нь бас вакцины тарилгаар нь хэр хамрах вэ? Малын одоо эрүүл мэндийн тал дээр хамарна. Сайн шүү. Манайхан сайн хийгдэнэ. Бид нар чинь одоо вакцины тоол намар бол угаалга юунуудаа тарилгаа хийлгэж байна. Сая хүртэл нөө улаан ямаа гашрын улаан ямааг одоо үйлдвэржүүлнэ гэсэн югаар манай юмд бас нэлээд хэдий ямаа иргэлж доноолорын дээж аваад явсан. Энэ мэтэд хамрагдаад манайхад бол байнгын хамрагддаг. Сум чинь манай өргөд тэр дундаа сум дотор хамгийн олон малын эмчтэй газар манай өргөд л та. Очиргад. Тийм. Манай өргөд чинь малын эмчнэр их олон дандаа оронд яваад өгсөж гисэн. Та өөрөө ч гэсэн одоо ер нь ойр зүрийн малын тарилга гэдрийг бол өөрөө хийчих жоох хэвчээ. Хийн. Би ч одоо энэ ордондоо дусал хийгээд одоо ер нь дусал хийдэг хүн бол тэгээд бас л марыг дусал хийцээ болчих. Өөрөө л хийж. Тал бүрийн л одоо мэдлэгтэй байх бол бас хэцүү. Дандаа хүн гойгаад байлтай биш тэр чинь тэгээд албан шалтар өөрөө хийгээд. Явж илээ анаар атгаа юмудаа өөрөө л. Одоо энэ чинь зунаас унахны сахууны вакцин гэдэг тарилга хийгээд нэгцтэй. Тэр сахууны талаар би бас нэг өөр аймагт явж сонсч ирсэн. Ер нь гантаа жилх унах сахуурхны хилбэг байгаад тэгж ажиглагдаж байна. Танд ер нь одоо яаж мэдрэх вэ? Юу гэж боддог? Одоо энэ үнийг бол сая одоо ямар жилд нь яаж байгаа юм тэгэхээр сахууны нэг юу ороод ирчихвэл тэгээд өвчлөлээ бас халдвартай юу бол орж ирээд л шиг байна л да. Тэр сүйдтэй бол манай адуунд бол гардаггүй. Тэгтээ бол уян энэ шин захиалга хийгээд орон нутгата энэ мал сумынхаа мал эмнэлэгт захиалга өгөөд тэгэнгүүтээ өгчхөнгүү шин төдөө унганд гэсэн захиалга өгөнгүүт сумын мал эмнэлэг өөрөө тэр шин цаанаас захиалж авч өгөөд тэгээд хийчдэг. Тэгээд гарсан гараа манай адуунд бол хайхтай сүйдтэй манай онгонд бол гараад байдаг. Би л ихтэй захиалж аваад бол хийдэг. Туслах малчин нэвтрүүлгийн маань ээлжид дугаар энэхэн зур өндөрлөж байна үзэгчдээ. Ирэх 7 хоногийн шинэ дугаараар эргэн уулзцгаая. Тэднийхэн аж амьдрал, хөгжил дэвшил, сэтгэл санаа, бодол хүслийн дээдийг үзэгчдэд мэд өргөжлүүлэн хуваалцсаар хүргэсээр л байх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ. Шангаруулж атрин шимэр түрүүргөөд намрын тал тариатагаад намэг чамэг наширгич байна залууна заатандаря завал тише хамт явая. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансаа нээлтчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийчдгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад
чанартай юм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансаа нээлтчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чиж тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийн хүү 10% болж буурлаа. Төрийн банк